Өнөө өглөө буйны ажил яваад ирж байна. Тэгээд би нэг залуучуудтай хандаж бас нэг ах хүний хувьд, аав хүний хувьд хэдэн үг хэлмээр санагч. Зүгээр мэдрэмж гэдэг юм уу те. Тэгээ энийг үзэж байгаа залуу минь чи те, бүсгүй минь ч гэдэг юм, охин минь ч гэдэг юм, хүмүүс ч гэдэг юм те. Чи чадна гэж хэлмээр байгаа байхгүй. Чадна. Яагтвэл чи бүтээгч байхгүй. Ямар нэг юм бүтээгч. Чи сайхан амьдарч чадна. Сайн зүйлсийг хийж чадна. Чи чадна гэж байгаа. Би ингэж хэлмээр санагч. Яагаад ингэж хэлмээр санагч. Үнэхээр одоо гудамжаар явж байгаа залуучуудын царааны тусгалд үнэхээр инээмсэглэл алга. Бүр 10% алга. Инээмсэглэл байхгүй гэж. Тэгээ би хэлж байгаа. Залуучууд нь те, хүүхдүүд минь, дүүнэр минь та нар чадна гэж хэлмээр байгаа байхгүй те. Ядаж өөрсдийнхээ амьдралыг сайхан болгож чадна гэж хэлмээр байгаа те. Өөртөө итгэх хэрэгтэй. Өөрийгөө таних хэрэгтэй те. Чивэл энэ хорвоо ертөнц магадгүй энэ орчлон хорвоо те. Чиний төлөө эн чин одоо юу гэдэг юм? Зохиогдсон, бүтээгдсэн ийм зүйл гэдэг шүү дээ. Ингэж ойлгох хэрэгтэй шүү дээ. Энэ орчлон хорвоо ертөнц чинь зөвхөн чиний төлөө энэ зүйлүүд чинь бүтээгдсэн юм аа. Тийм учраас чи энэ орчлон хорвоо ертөнц энэ дэлхий дээр цорын ганц байхгүй. Тэгэхээр чи чадна гэж хэлнэ. Залуучууд нь гой өөдрөг байна. Өөрснийгөө хөгжүүл, өөрснийгөө тань. Тэгээ энэ өөрснийгөө далд ухамсарыг чөлөөл. Битгий кодл. Өнөөдөр амьдрал ямар ч хийж болно. Гэтэ маргааш өөр гэдэг шүү дээ. Зөв. Итгэлтэй. Би үл чамайг чадна гэж бодож байна. Итгэж байна. Итгэлтэй өнөр. Чи чадах ёстой байхгүй. Учир нь чи энэ орчлон хорвоо ертөнцийн цорын ганц гэдэг шүү дээ. Номер 1 гэдэг. Ийм учраас чи чадах ёстой. Ингээ залуучууд нь хичээх хэрэгтэй. Гэхдээ энэ миний хэлж байгаа юм Монголын бүх залуучуудад одоо хэрэггүй гэдэг шүү дээ. Зөвхөн хэрэгтэй үндэ хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ мэдээж одоо надаар зөвлүүлдэг. Би нэг зөвлөдөг нь ч юу юм те гэж бодож иж болно. Гэхдээ энэ зүгээр сэтгэл байхгүй. Сэтгэл. Би ч одоо уруу дороо царайлал уутар гонигтай те би чадахгүй нэ, би мэдэхгүй нэ гэж явжсэн үе надад зөндөө гэж шүү дээ. Гэхдээ өөрийгөө тань гэж. Ямар нэгэн зүйлийг таньж мэдэх юм бишээ. Чи өөрийгөө таньж мэдэх нь энэ орчлон хорвоо ертөнц чи өөрийгөө гэрчилж байгаа явдал байхгүй. Гэрчилж. За ингээд өөрийгөө таньдсан хүн бол энэ өөрийнхөө ертөнцийг бүтээж эхэлдэг. Өрдөөл юм. Тэгэхээр чи чадна гэдэг байна. Би бол чамайг чадна гэж хэлж байна. Чадна. Юу ч гэсэн чадна. Маш сайхнаар одоо ирээдүгөө төсөөлөд маш сайхан зураглалтай. Тэгээд одоо юу гэдэг юм? Муу дадал зуршлаа. Сайн одоо юу гэдэг юм? Дадлаар солиод байх хэрэгтэй. Баг багаар. Одоо би ингэсэн. Би ингэж л хичээж байгаа. Яг одоо иймэрхүү маягаар ч юм уу. Тэ. Өөрийгөө л таних. Тэгээ одоо үндсэндээ буддийн сургаал дээр бас байдаг шүү дээ, тэ. Буддаа бол өөрийгөө таних гэж шүү дээ. Тэ. Өөрийгөө л таних гэж. Ийм учраас бодож байгаамаа. Тэ. Би өнөөдөр энэ ажил явдалд яваад маш одоо харамсалтай. Миний амьдрал маш богинохон гэдэг. Ахин дахин мэдэрч байгаа. Тийм учраас чи чадна гэж хэлмээр санагдаж байна. Даа ялангуяа залуучууд. Залуу ямар нэгэн зүйл ингээд өөрөө амьдралыг мэдрэлсэн ч юм байхгүй. Өөрийгөө мэдрүүлсэн ч юм байхгүй. Энэ хорвоо ертөнцид өөрийгөө нотлох ямар нэгэн зүйлийг үлдээж гэдэг юм уу хийж одоо амжилтгүй ингээд буцна гэдэг бол аимшигтай гэдэг шүү дээ. Тийм учраас амьдрал богинохон. Гэхдээ чи чадна. Өөрийгөө бүтээ. Энэ орчлон хорвоо ертөнцийн энэ дэлхий дээр өөрийгөө бүтээж үзүүл.
Чи бол бүтээгч. Тийм учраас би чамд чадна гэж хэлж байгаа. Тэ. Энэ бол зүгээр нэг одоо юу гэдэг юм хошгируулдаг ч юм уу те. Зүгээр нэг одоо хоосон одоо зүйл биш. Чиний дотор бидний ч гэдэг юм уу, миний ч гэдэг юм уу, чиний ч гэдэг юм уу танихгүй гэдэг шүү дээ. Мэдхгүй тийм маш том агуу хязгааргүй тийм ертөнц байгаа гэдэг шүү дээ. ертөнц гэдэг шүү дээ. Чи бол хүн биш. ертөнц гэж ойлго. ертөнц гэж ойлго. Угтаа угаасаа тийм зүйл. Үүнийг хөгжүүл. Хязгааргүй гэдэг шүү дээ. Оюун ухаан энэ зүйл чинь ямар ч хязгааргүй. Сэтгэлгээ энэ хандлага энэ бүх юма тань мэд бүх зүйлийг өөрчлөх боломжтой гэдэг шүү дээ. Чи өнөөдөр өвчтөж хийж болно. Эрүүлж хийж болно хамаагүй гэж шүү дээ. Гэхдээ бүх зүйл цаг хугацаанд ирдэггүй маа. Бүх зүйл яг эхлүүлсэн цагаас л ирдэг гэж одоо би ойлгож байна. Тийм учраас залуучууд нь та нар чадна. Чи чадна. Үүнийг бас найзуудаа дамжуул гэж би одоо хүсэж байна.